Барилгын төсөл хэсгийн лавлгаа зэс рүү орж шийдвэрлэх хүсэлтүүдийг сонгоно. Энэхүү хэсэгт тухайн ажилтны шийдвэрлэх боломжтой материалын хүсэлтүүд харагдана. Шийдвэрлэх хүсэлт нь дараах түвшинд дамжих бөгөөд өмнөх түвшний ажилчид зөвшөөрж баталсан эсэх нь харагдана. Нярван материал хэсэгт тухайн барааны үнийн дүнг оруулна. Агуулгах үлдэгдэл хэсэгт тухайн бараа агуулхад хичнээн байгааг харуулна. Агуулгаас авах тоог оруулахад захиалга хийх тоо тооцогдож гарч ирнэ. Хөрөнгө хэсэгт нярван тухайн хөрөнгийн үнийг өөрчлөх боломжтой. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлт шийдвэрлэлт нь дараагийн түвшинд шилжинэ. Захирлын түвшинд хүсэлт шийдвэрлэхдээ хүсэлтийг сонгож орно. Өмнөх түвшний ажилчид зөвшөөрж баталсан эсэх нь харагдана. Захирал нь материал хэсэгт баталсан тоо болон үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжтой. Хөрөнгө хэсэгт мөн тоо болон үнийг өөрчилж болно. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлт шийдвэрлэлт нь дараагийн түвшинд шилжинэ. Санхүү гүйлгээ хийх түвшинд шийдвэрлэхдээ хүсэлтийг сонгож орно. Өмнөх түвшний ажилчид зөвшөөрж баталсан эсэх нь харагдана. Захирлын баталсан тоо болон үнийг өөрчлөх боломжгүй. Нэхэмжлэл хэсэгт нийлүүлэгчийн код буюу аль харилцагчаас материал авахыг оруулна. Үнийн дүн болон нийлүүлэгчийн мэдээллийг оруулна. Дахин нэг нийлүүлэгч нэмцгээе. Нийлүүлэгч нэмсний дараагаар шийдвэрлэх төлөвийг хүлээгдэж байна. Төлөвтөөгөөр хадгална. Хүлээгдэж байна төлөвтөөгөөр хадгалсны дараагаар шийдвэрлэх хүсэлт рүү дахин орно. Нэхэмжлэл хэсэгт компани болон компани дансыг сонгож оруулна. Нэхэмжлэлийн төлөвийг гүйлгээ хийсэн болгож өөрчилнө. Компани болон компани дансыг сонгож оруулна. Нэхэмжлэлийн төлөвийг гүйлгээ хийсэн болгож өөрчилнө. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар шийдвэрлэх хүсэлт амжилттай дуусна. Шийдвэрлэх хүсэлтийн лавлгааг харахтаа барилгын төсөл хэсгийн лавлгаа зэс рүү орж хүсэлтийн лавлгааг сонгоно. Огноог тохируулан хайх товч дээр дарна. Бүрэн шийдвэрлэгдсэн хүсэлтүүд ногоон өнгөөр тэмдэглэгдсэн байна. Шийдвэрлэх хүсэлт рүү орж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.